2025 оны 8 сард найз залуугийнхаа ээжийн талын ургийн баярт оролцсон. Ингээд 1 2 3 4-р үе 5-р үе гээд хүргэн бэрүүд гээд зургаад оруулсан, танилцсан. Маш олон арга хэмжээ болсон. Тэрний дараа бид хоёр Ялын ам руу явахаар шидээд тэгээд бэрэгчтэйгээ цуг явсан. Ялын ам нь яг бидний байсан амралтаасаа маш ойрхон байсан. Тэнцээ ингээд морь түрээсэлдэг үйлчлэгээ димэлээ. Морь болон мотоцикл. Мотоцикл нь 25,000, морь нь 20,000 байсан баха. Тэгээд хөтчнөр нь яг бууж исэн болохоор бид хоёр хойлохна явсан. Манай эгч маань ард үлдсэн, морь нь ерөөсөө явдггүй, араас мотоциклтэй ирнэ гэж хэлсэн. Миний морь бүр ерөөсөө явж өгдөггүй, ерөөсөө давхдаггүй, бүр ташуурдаад бүр яваад инээсэн төхөө бүр. Тэгэл яг хавтаа нар жаргаж ирсэн. За ингээд нэгэнт удаа явах юм чи ингээд баахан селфид зураг дарсаар агаад. Нэг л мэдхэд харахгүй бүрий болчихлоо. За тэгээд харахгүй болж ирснийг хэлэхгүй бүрээ жоохон айц төрсөн шүү. Тэгээд эзгүй газар ч юм шиг бүр ингээд зурж байгаа нэг ширхэгч хүн байхгүй. Тэгээд айлч байхгүй. Ерхэд жоохон амар байсан. Тэгээд бид нөр эргэж ирээд галын наадамдаа оролцоод нэлээд яриад ч унцгаасан. Өглөө босоод нэг өнгөцөс ороод жинхэнэ зургаад оруулна гэж бодож мейкап хийгээ авцаа өмсөөд мохор шивэртийн хүндэглөө мохор шивэртийн ам гээд газар руу явж байна. За тэр газар болохоор морь түрээс байгаагүй 7 км лөө 2 км лөө юу гэлээ мартчихжээ. Амар удаа алхсан ямартайч. Тэгээд амар сонин тогтцтой газар байсан. Яваал исэн. Тэгээл зүгээр хадны хажууд бол зөндөө зургаад оруулсан. Яг нөгөө зарсан газар ирсэн чи юм сонин хүрхрээ гойж босож байсан. Тэгэл бид чинь нэг нэгээрээ баахан зургаад оруулаад энэ хүрхрээгээ харсаар нь байгаад жоох ойртой зургаад оруулах гэхээр бүр шалав нар амар хүүтэн тэгээд бүр шалав нараад байсан. Тэгээд бид газ гэдэг хараад дуусгасан. Тэгээд энэ уснаас шууд ууж авсан усныхаа савнд шууд ус хийгээд шууд ундаад уугаад байсан. Шууд цэвэрлэх гэсэн үг л байдаг тийм ээ. Манайхан бол яг нэг янгар ямаа гэдэг шиг хатан дээр ставж гисэн байгаа. За тэгээд эргэж ирээд нэг бөөндөө хоол цагаа идэж уугаад тэгээд би өмнө говьд манай аавын хаасан цэргийн алба байдаг. Тэгээд би утас сонирхсан байгаа.